За энэ бичлэгээр бүгдээрээ артерийн даралт ихсэх өвчин дээр гемодинамикийн ойлголтууд, бид бүхний үзсэн физиологийн ойлголтууд яаж гарч ирж байгааг ярилцъя. За энэ зурган дээр презентацийн дээр харагдаж байгаа одоо харьцуулт байгаа. Тэгэхээр би та бүхэнд энэ харьцуултын талаар ярьж өгье. Энэ бол яг бодит кейс байгаа. За тэгээд манай ээжийн кейс юм байгаа. За тэгээд ээжтэйгээ сайхан уцаар ярьлаа. Таны даралт яаж ийн гэсэн чинь манай ээж нар ч хурцдаг байхгүй юу? Тэгээд ерөөхдөө гайгүй ч юм шиг өсөд байгаа ч юм шиг эмээ болохоор хаяадаа уугаад хаяадаа уухгүй тийм байдалтай байгаа. Тэгээд хоёулаа хэмжилт хийж үзье гэсэн багхгүй юу? Тэгээд хэмжилт хийж үзээд харьцуулж үзье гэсэн. За тэгээд энэ хоёр дөрвөлжин график дээр харагдаж байгаачлан систолын даралт болон диастолын даралтын датаг цуглуулсан багхгүй юу? За им уугаагүй үед нэг 18 орчим дата цуглуулад за им уусан үед нь бас нэг за 15 6 байлуу тэр хавцаа дата цуглуулад тэрийг өдөр болгон тогтмол хэмжүүлээд ингээд явсан байгаамаа. Зарим өдөрт өглөө оройдоо 2 энэ хэмжээд явсан байхгүй юу? За тэгээд систолын даралтын график бүгдээрээ харах юм бол им уугаагүй үед нэг даралт нь 115-аас 5 хавцаанаас дээшний 155 орчим хавцаа хэлбэлцэжсэн байгаа. За тэгээд амлодипин эмчилгээ хийсэн байхгүй. Амлодипин уугаад даралт нь бол нэг 110 хавцаанаас 140 рүү гэж бууж ирсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө энэ хоёрыг ингээд зөвхөн сонирхоод статистик тестээр харьцуулж үзэхэд бол статистикийн хувьд ач холбогдолтой үр дүн буюу им нь бол үйлчилсэн байна гэдэг тийм үр дүнг харуулж байгаа. За баруун талд нь бол диастолын даралтыг харуулсан байна. Диастолын даралт нь 85-аас 105-ын хооронд бол хэлбэлцэжсэн байгааг харж байна. Тэгээ эмээ уугаад ирэхээр ерөөдөө 80-аас доош 75 77 хавцаанаас эхлээд 95-ын хооронд хэлбэлцэж ингэж буурж ирснийг эндээс харж болж байна. Тэгэхээр би энэ одоо жишээ нь бичлэгний ч юм уу эсвэл хэмжилтийн зорилго нь юу вэ гэхээр даралтаа зүгээр айгүй олон хэмжээд динамикийг нь гаргаж ирээд үнэхэрийн даралт нь ихсээд байгаа мó нэгдүгээрт. За тэгээд хоёрдугаарт нь бол ихсээд байгаа юм бол им ууя, им нь үнэхээр нөлөөлөд байгаа мó нөлөөлөхгүй байгаа мó тухайн одоо эмчилгээний маань схем нь те нөлөөлөхгүй байгаа юм бол өөр им хавсруулъя гэдэг ч юм уу те тийм байдлаар харахын тулд ийм олон дата цуглуулсан байгаа. Тэгэхээр артерийн даралт ихсэх өвчин дээр бол жишээлбэл хяналт айгүй муу байснаас болоод хүмүүсийн даралт нь оншоо автсан ч гэсэн ер нь бол ингээл өндөр яваад байт юм байна л да. Тийм учраас алстаа хүндрэлүүдэд хүргэдэг. За өөр артерийн даралт ихсэлтэй холбоотой одоо зүйл гэх юм бол нөгөө эмчилгээний асуудлыг аваад үзэхээр нөгөө миний бичлэгүүд дээр урд нь хуваалцсан гемодинамикийн асуудлуудыг зүгээр холбоод бяцхан бас сонирхолтой яриа өргөмж болж байна. Артерийн даралт ихсэх өвчний эмчилгээ нь гемодинамикийн хувьд нэгдүгээрт переловдыг бууруулах, хоёрдугаарт heart rate-ийг, contractility-ийг бууруулах, гуравдугаарт afterload-ыг бууруулах гэсэн нөгөө нэг зүрхнээс гарч байгаа цусны хэмжээнд нөлөөлдөг бүх хүчин зүйлстэй хамааралтайгаар эмчилгээ явагдаж байна. Жишээлх юм бол шээс хөөх эмийн хувьд бол цусны эргэлдэх цусны хэмжээг багасгаж гин гэдэг маань переловдыг бууруулж гин гэсэн. Ягаад гэвэл переловд маань эргэлдэх цусны хэмжээ болон венийн тооноосоос хамаарч байгаа учраас. За бага цустай болчих юм бол бага цусл зүрхэнд очиод байна. Тэндээсээ бага кардиак аутпут гарахаар мен артериал прешер маань буурж өгч гин. Гэвчлэн дараагийнх нь бол одоо бета блокаторууд байна те зүрхний heart rate-ийг бууруулж гин, contractility-ийг бууруулж гин. Ингэснээр кардиак аутпутыг бууруулад мен артериал прешерийг бууруулж гин. Дараагийнх нь бол одоо амлодипин ч юм уу те кальцийн сувг хоригддаг бэлтгэл байлаа гэх юм бол артерийн судаснууд дээр за венийн судаснууд дээр ер нь судаснуудын тонусыг багасгаж өгч байна. Тэр гүлгэр булчин дотор сувг уургаар дамжиж ороод байгаа кальцийн хэмжээнүүдийг бууруулж байна. Ингэснээрээ судаснд одоо гүлгэр булчингуудын тонус агшилт нь багасж байна. Ингээд
TPR буюу Total Peripheral Resistance буурж ийна. Ингээд mean arterial pressure буурж ийна гэх мэтчлэн бид бүхний үдсэн зүрх судасны физиологийн ойлголтууд маань эмчилгээнд дээр гарч байгаамаа. За тэгээд үүн дээр нэмээд артерийн даралт ихсэх өвчний одоо эмчилгээний зорилго бол систолын даралтыг 130-аас диастолын даралтыг 80-аас доош барихыг хичээж байгаа. Энэ хоёрыг хэрвээ ингээд артерийн дундаж даралт олдог томьёогоор аваад бодоод үзэх юм бол хэрвээ яг энэ түвшин дээр барих юм бол буюу за 130-ыг 3.1-ээр үржүүлээд 80-ыг 3.2-оор үржүүлээд нэмээд үзье л да тий. Тэгэх юм бол за 60 дээр нэмдэг нь хэд вэ? 60 дээр нэмдэг нь 130-ны 3.1 гэхээр чинь 30 хавцаа гэсэн үг. Тэгэхээр яг артерийн дундаж даралт 100 орчим дээр барьж байгаа гэсэн үг. Хэрвээ бид нар 130-80 дээр барих юм бол артерийн дундаж даралтыг 100 орчим дээр барьж байгаа гэсэн. За тэгэхээр манай ээжийн одоо зүгээр энэ дата дээр үндэслээд үзэхэд артерийн даралт нь их үедээ им угаагүй үедээ дундаж даралт нь бол 107 мм мөнгө усны баган байсан бол артерийн дундаж даралт 2 дээр буюу имээ уусан чинь 100 төгсөн байгаа. Ерөнхийдөө 100-аас доош байх юм бол судасны хананууд бол стресст бага өртөж байна. 100-аас дээш гараад ирэх юм бол стресст өртөж байна гэж үздэг бас судалгаанууд тэнд өгүүлэлтүүд байдаг юм лээ. Тэгэхээр яагаад 130-ны дээр барих гэдэг шалтгаан нь артерийн дундаж даралтыг л 100-аас доош барих гэдэг байгаамаа. Ингэснээрээ одоо судасны хананд учирч байгаа гэмтлийг бууруулах тийм зорилготой тий атеросклерозыг бууруулах, фибриноид некрозыг бууруулах, hypertensive одоо артериолосклероз үүсгэхээс сэргийлэх тиймэрхүү зорилготой байгаамаа гэх мэтчлэн сонирхолтой мэдээллүүдийг бас ярилцаж болохоор байгаамаа. За тэгээд сонирхолтой нь ихээр артерийн даралтыг ер нь 10 мм мөнгө усны багнаар одоо бууруулах юм бол тэр зүрх судасны өвчний хүндрэлүүд 10-аас 20% буурдаг буюу эсрэгээрээ 10 мм мөнгө усны багнаар нэмэгдэхдээ эрсдэл гэдэг нь юу хэлж ийм ихээр харвах болон шигдээс болгох за бусад захын судасны артерийн одоо тэр өвчнүүд үүсэх эрсдэл нь бол 10-аас 20% нэмэгдэж байна гэдэг тийм судалгаа байдаг юм байлээ. За тэгээд түрүүний орсон бичлэгийг хандуураад устгацсан учраас заавал нэг бичлэгийг оруулах ёстой гэж өөртөө хэлсэн байсан учраас энэ бичлэгийг оруулъя.